Хай, өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдрөөс хүн маань 9 сарын 1 хүртэл цэцэрлэгтээ явахгүй. Яагаад гэвэл нэг ангийнхаа хүүхдүүд бас явахгүй гэсэн болохоор одоо ганцаар ч гэсэн амарчий гэд тэгэнгүүт нь тэгээд гэртээ амраачлаа. Тэгээд яг амралтынхын энэ сарыг юу хийж өнгөрөөхөө сайн мэдэхгүй заа. Ямар тэгэл өдөржингөө гэртээ байлгаад талтай нүч. Тэгээд өчигдөр уг нөхөргөө хоёр бассейны сургалтанд явдаг байхгүй юу. Тэгээд тэр төв дээр нь очиод зүгээр юм дасгалын бие тамирын анги байгаа гэхлээр нь тэрийг сонирхсан. Тэгсэн чинь ер нь 8 сард цаг байгаа. Гэтэ тэр нь болохоор яг тийм ямар нэг спортоор хичээллүүлэхгүй заа. Одоо тэрний багш нь болохоор өөрөө тэгж хэлээд байсан. Ер нь хүүхэд 10 нас хүртлээ одоо ширээний теннис, агарын теннис ч юм уу юм спорт руу хэд ингэж багасаа хичээлэх нь эргээд ингэж насанд хүрснийхэн дараа биеийн ямар нэгэн баланс алдагдах ч юм уу ийм хэвийн бус гажиг илрээд идэг. Тийм болохоор ер нь хүүхдийг 10 нас хүртэл нэм тэнцвэртэй, энгийн, биеийн тамирын хөдөлгөөнүүд хийх нь илүү дээр үүдэг гэд тэгэдсэн баггүй. Тэгээд өөрөө болохоор биеийн тамирын багш. Тэгээд нэг цагийнхан хичээл нь болохоор амир үнэтэй за 400 гаруй юан гэжсэн 200 гаруй мянга байхгүй ганцхан цаг. Гэтэ нэг багш нэг хүүхдтэй л ингэж харьцуултаад нэг цагийн турш. Гэтэ надад амир үнэтэй санагцсан. Тэгсэрний ийм нарийн спорт биш шүү дээ. Тэгэд би гайхаад тэгээ танаа олимпийн хүүхдүүд ч бүр 3-4 наснаас эхлээд бэлддэг үстэй гэдгсэн чинь тийм. Гэтэ танаа хүүхд чи яг ингээд олимпийн тамирчин болохгүйг бол ер нь энгийн төвшөнд бие хөгжүүлэх нь зүг байдаг. Тэгээд ч тэр спортын ямар нэг спортын тамирчид чи ингээд насанд хүрээд ингээд амжилтанд хүрснийхээ дараа эргээд ямар нэгэн биеийн тэнцвэргүй байдал ч юм уу илүү асуудлууд үүсээд байгаа. Тийм болохоор ер нь 10 хүртэлх насны хүүхдүүдийг ямар нэгэн спортоор ингэж дагнан хичээллүүлэхээсээ илүү ерөнхий суурь, хөдөлгөөн, тэнцвэр гэсэн зүйлсийг нь илүү анхаарах болно гэдгээд хэлсэн. Гэтэ ер нь үнэтэй болохоор надад бас нэг сонирхолтой санагдаагүй. Тэгснээс хүүхдийг өглөө болгон зүгээр цэцэрлэг түрээлээ ороод зүгээр дээстүүлээд, гүйлгээд тэгээ хоёлаа жоохон биеийн тамирын дасгал хийгээд тэгээд гэртээ орж ирээд байвал баг мөнгөнд чимдэлттэй юм шиг санагдсан шүү дээ. Гэхдээ ингээ хэлэхээр жоохон сонсогдож магадгүй. Юу вэ? Хүүхдээ ганц цаг биеийн тамирын дасгал хийхийн тулд цагийн 200 мянга гаруй төгрөг төлөхөрчөн жоохон сони юм шүү гэмээр ойлголт төрөх гэдэг. Гэтэ ер нь ингээд жоохон тийм болцсон заа. Одоо Бээжинд л гэхэд нэг тэгэл хүүхдээ зуны амралтаар нийшээ тийшүү хөдөө агаар салхинд гаргах, хоньмаал дээр тоглуулах гэсэн тийм ойлголт бүр ерөөсөй байхгүй шүү дээ. Бээжинд гэдээдэлгүй ер нь хэцүү тэр аяараа. Тийм болохоор нэг одоо бидний хувьд бүр багтаа ингээд өөрсдөө амар энгийн хүрэх, хийх боломжтой юм боломжуудыг эцэг их нь мөнгө төлж ингэж хийдэг болсон. Одоо жишээ нь амар олон юм сургалтын төвүүдэд дээс тоглолтыг анги заа. Тэр бол амар олон хүүхдтэй дандаа пиг байдгийн. Тэр дээсийг чинь бид нэр одоо гадаа өөртөө тоглож ол сурчдаг да. Тэгээ тийм ангиуд хичээлдийн тэгэл жоох хүүхдүүд болохоор нөө легогоор юм өрдөг ангиуд заа. Тэр бас амар их хүүхдүүд очдгийн. Гэхдээ тэрийг чинь тэгэл заавал багшаар залгаад хэлгүй юу өрмөөрөө тэрийг сэтгэжээл өрчиж болдог доо. Одоо тэрийг чинь нэг тийм байх болсон за. За тэгэл сонсон ангиуд байдаг юм уу? Нүг гэрээ ажил хийлэгдэг анги за. Тэг хүүхдүүдээр тоос арчих юм угаах. Тийм юм заагаад идэгий. Одоо бид нар бол зүгээр л ингээ багасаа өдөр тутам хийгээд сурцсан тийм хувцас ивхэх мэхөх гэсэн ажил зааж өгөөд. За ер нь гих мэтчлэн ер нь тэгэл нийгмийн өөрчлөлт одоо технологийн хөгжил зэрэгээс шалтгаалаад ер нь хүний тархины болон биеийн чадвар буурч байгаатай холбоотойгоор тэгээд нэг энгийн чаддаг үсэн юмнуудыг заавал мөнгө төлж цаг гаргаж илүү их сурдаг болсон юм шиг анзаарагдаад идэв шүү дээ. Гэтэ яг хөө тэгэл олимп тэмцээний оноонууд илүү өндөр болоод илүү юм амжилттай өмнөх үеэсээ агцтай байгаад байгаа юм шиг харагдаад байгаа хэрнээ нийт яг дундаж хүндээ хуваарлахаар ер нь дундаж хүний биеийн чадвар чаддаг юм нь муутсан. Тэгвэл яагаад тэгээд олимпийн үзүүлэлтүүд улам сайжраад байгаа юм бэ гэхээр зүгээр л технологи техникийн хүчийг ашиглаад системтэйгээр хийгээ сурцсан нэг тиймэрхүү л үзүүлэлт. Гэхдээ ер нь бол хүнийг бие болон тархиараа илүү дордож байгаа юм болов уу гэдгийг тэгээд олон судалгааны үр дүн харуулахаас гадна би бол ер нь илттэй гэж бодд юм уу. Би өнөөдөр хүүгээсээ миний хүү уудж гэн үгүй асуусан ч тийм уудж гэн бидүүтэй олмоор байна гэд ёо ээж нь
мөддөө төлөвлөөгүй байгаа гэдгсэн чинь тэгвэл би нохоотой олмоор байна гэд. Тэгээ юу нохоо вэ? Өөрөө бүсээ арчиж чадахгүй гэж бас юу нохоо. Тэгэл хүү манд сургуультай орчихоор чинь би тэгэл өдөржингөө нохоог нь гаргаж оруулаад угаасаа чадахгүй. Гэтэ ер нь мэдээж айлын ганц хүүхэд ганцаардаж уйдах нь аргагүй хаа. Гэтэ би бас яг уйдал штт. Гэтэ яг ингэ бодохоор би ингээл насанд хүрснээсээ хойш ихэнх хугацааг хятадд за тэгээд Монголд ажиллаж амьдарч байсан үе маань болохоор яг гэртээ биш хөдөө өөр аймагт гэрээсээ хол найз нөхдөөсөө хол ингээд ажиллаж амьдарч байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд илүү цөөн найзтай болчдөг юм бэлээ. Тэгэд хүнд чи их сургуулийн найзууд аюул чухал байдэн штэ. Надад болохоор ингээд их сургуулийн найзууд гэхэлэр за гадаад найзууд тэд нар чинь сургуулаа төгсөөд бүгдээрээ нутаг их орн руу яваад өгчнө. Тэгэхээр ингээд цаашаа урт хугацаанд харилцаатай ойр байж чаддгүй юм. За тэгээ хятадтай найзлахад надад нэг сонь санагдаад идэм юм. Хятадын найз нөхөрлийн талаарх ойлголт монголчуудын ойлголтоос бас нэлийн ондоо. Та нар ер нь найз нөхөрлийн харьцааг юу гэж боддог вэ? Ер нь найз нөхөрлөлд шаардлага байдаг уу? За тэгээд одоо улсын хөгжилтэй холбож үзвэл юу гэж хэлмээр байна? Хальт ингэ бодоод үзэхээр за улс хөгжих тусам ард түмний илүү бие даасан шинжтэй болоод найз нөхөрлөл гэсэн энэ утга илүү багасах, цөөрөх, шаардлагатай бус болох юм шиг л санагдаад ах юм. Гэхдээ бас нэг хүмүүс нь илүү олон төрлийн сонирхол хоббигоороо илүү хамтардаг, групп үүсгдэг байж нэг болох юм. Минийх бол ер нь бас нэлийн нийтлэг баха. Би илүү нөө монголчуудыг ийм сэтгэл хөдлөл дээр тулгуурласан. Ер нь бид нэр ихэнх юм сэтгэл хөдлөлөөр шийддэг шүү дээ. Тэгээд нэг тийм илүү ихтгэлцэлтэй, илүү сэтгэл зүрхээрээ нэг тийм романтик шинжтэй юм шиг санагдаад идэв. Харин хятадууд болохоор илүү нэг тийм одоо тооцоотой гэх юм уу? Нэг харилцан биедээ ашигтай, үгүй аваатай нэг тийм байгаад идэв. Гэхдээ тэр нь бас яг найз нөхөрлөл биш гэсэн үг бас биш. Эдгээр чинь бас амар ингэж хүнтэй дотн найзлахтай айгу удаан хугацааг хамтдаа өнгөрөөдөг. Тэгээд нэг найзлахаараа айгу удаан хугацаанд ингээл ер нь баг тууштай үнэнч байдаг. За нэг үнэнч гэхээсээ илүү зүгээр ингээ хажууд нь ингээд хүнд үед нь тусалдаг. Дараа нь өөрөө хүнд үед орсон үедээ тусламж нэгдэг. Нэг тийм харилцан хамтдаа урагшлыг гэсэн нэг тийм байгаад идэв. Гэтэл тэгэл тийм харилцаа чинь бас яг ингээд жоохон ядаргаатай. Юуны гэхэлэр одоо ингээд хятад чинь юм өрсөлдөөнтэй нийгэм цаг зав багтай байдаг. Тийм болохоор өөр найз нөхдийгөө хөвчлэн өөрийн орчноос оллоо гэж бодоход одоо жишээ нь сургуулийн орчин, ажлын орчин эдгээр чинь бүгдээрээ л ингээл хооронд нэг өрсөлдүүлсэн юм нөхцөлийг үүсгэж идэв штэ. Тэгээд тэнд өрсөлдөөн байна гэдэг чинь одоо найзуудын хооронд татархал үүсэх боломжтой гэсэн үг штэ. Тэгээд би биенээсээ илүү давъя гэсэн тийм нэг хандлага дээр үйл ойлголцол үүсэх. За сайнаар яриул би чамаас илүү гарна гэж өөрийгөө хурцлах, муугаар яриул чи яг яасан гэж миний дээр байгаа юм бэ гэж ингэж доош нь татах. Нэг ийм өнцгүүд үүсээд идэг надад жоохон төвхтэй санагдаад идэв. Ер нь тэгээд яг найзлах гэхлээр нэг дунд ялцчихгүй хатаархал үүсээд идэг гэх юм уу? Тэгснээс зүгээр л биедээ тустай дэмжлэгтэй явъя гэдэг утга хараад нэг тийм хамтрагч шинжтэй байвал баг зүгээр болчих гээд идэв юм шиг санагдтiin. Сүүлийн 10-ад жилийн маань хамгийн сайн найз гэвэл ер нь нөхөр маань л байна да. Гэтэ бит хоёрын зан аран шин юмд реакцлж байгаа сэтгэл хөдлөл юмыг харж байгаа үнцэг энэ төр гэдгээрээ нэг тийм найзууд болоод байхаар зан төлөвтэй хүмүүс биш л дээ. Одоо жишээ нь би илүү их яриад нөхөр илүү их сонсогчийн дүрт байгаад идэв. Тэгээд энэ харилцаа шуутчаар би чамд өөрийгөө нээгээд байна. Би чамд илүү их яриад байна. Чи надад юу өгсөн гэсэн юм нэг хохирж байгаа юм шиг мэдрэмж авчдیں۔ Тэгэнгүүт нөхөр би чамд сонсч өгч өгөөсэй гэдэг. За бай бай.